안녕하세요. өнгөчин байна. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ gradient өнгийг тэгвэл Photoshop дээр хэрхэн ашигладаг юм бэ? Ноу-хавыг та бүхэн зааж өгье. За gradient өнгөний талаар бас ангиллыг нь өмнөх хичээлээр заасан учраас та бүхэн үзэж амжаагүй хүн байгаа бол энэ чиний байгаа биш энэ чиний үлээ. За ямар ч тач линкийг холбочих. За та бүхэн нэгдүгээр хичээлийг үзээд өнөөдрийн хичээлийг үргэлжлүүлээд үзээсэй гэж хүсэж байна. За Chrome 오늘 영상 바로 시작할까요? 시작하자 우리. За тэгвэл хамтдаа хичээлдээ үргэлжлүүлээд орцгоё. За тэгвэл Photoshop дээр би та бүхэнд хэрхэн ашиглаж байгаагаа тайлбарлая. За өмнөх хичээл дээр би gradation гэдэг амар зөндөө хэлсэн байлээ. За тэр нөгөө Солонгосын бас нэг алдартай 10 cent гэдэг за 10 cm гэдэг нэртэй дуучин байдаг байхгүй юу? Тэрний gradation гэдэг дуу байдаг. Тэр донд нэг дортой. Тэгээ нөгөө хичээл заангаа gradient гэж маш их хэлэх гэжсэн. Gradation гэдэг нөгөө дууга тэгээдсэн. Тэгээ ер нь нөгөө гитараар сурж байгаа хүмүүс нөгөө гитар сурж байгаа хүмүүсийн баг нэг усаа баг нэг юм шүтэн шиг 2 3 хүн байдаг хөхгүй Солонгосын. За тэр хүмүүсийн нэг нь болохоор ямар ч санаанд ингэж ороод исэн. За тэгвэл хамтдаа хичээлдээ шууд үргэлжлүүлээд орцгоё. Gradient гэдэг нь ер нь одоо юм хоёр өнгөний нийлбэрийг ер нь бол gradient гэдэг байгаа шүү дээ. Ер нь gradient нь хоёр ба маш олон өнгө байсан ч болно. За ямар ч тач хамгийн багадаа хоёр өнгөийг нийлээд ер нь gradient болоод байгаа. За тэгээд Photoshop дээрээс болохоор харах юм бол энэ чинь нөгөө gradient-ийн одоо түүл нь байгаа. За тэгээд дарах юм бол дээр gradient ямар хэлбэртэй хийх вэ? За энэ чинь болохоор gradient-ийн өнгийг сонгож болж байна. За ингээд цаанаасаа бэлдэж өгсөн Photoshop-ос бэлдэж өгсөн preset-үүд байна. За тэгээд доошлуулах юм бол бас миний бас хэрэгэлдэг байнга хэрэгэлдэг gradient өнгүүд байна. За тэгээд дуртай нэг өнгөө сонгосныхоо дараа зөвөр ингээд нэг болонгоос нөгөөдөөш ингээд татах юм бол энэ gradient маань ингээд ордог байгаа. За тэгээд иймэрхүү маягаар gradient-ийг ер нь ашигладаг байгаа. За тэгвэл ер нь бол энэ өнгө болгон чи ингээ кодтой байгаад байгаа шүү дээ. Одоо жишээ нь энэ өнгийн кодыг мэдхийн тулд I-ыг дараад за миний энэ keyboard-ны энэ shortcut та хүнд харагдаж байгаа. За энэ mouse ч гэсэн харагдаж байна. За нэг дарах юм бол дуу гарч байгаа. Тэгээ mouse нэгэ дарвал энэ улаан өнгийн гарна. Mouse хоёроо дарах юм бол энэ ягаан өнгийн гарна. За тэгээд курсор дарах юм бол бас ийм чирнэлийн аван гарах байхгүй юу. За тэгээд та бүхэн ямар ч баавар хичээл болгоноор би нэг тайлбарлаа явьжээ. Тэгээд та бүхэнд ямар ч тач амархан аргаар бас яаж ойлгох уу гэсэндээ нэг иймэрхүү зүйлсүүдийг яас худалдаж аваад хэрэгжилж байгаамаа. За энэ нэг I-ыг дараад энэ өнгийг ингээд дарах юм бол өнгөө дараад энэ чинь нөгөө өнгөнийхэн код нь байгаа. За тэгээд энэ кодыг нь болохоор одоо энэ чинь ингээд бичсэн байгаас. За бүгдээр энэ кодыг нь дарах юм бол за энэ өнгөний код маань энэ гэсэн үг. За тэгэх юм бол энэ gradient одоо энэ хоёр өнгөний gradient гэдэг нийлбэр гарчаад байгаа юм. Харах юм бол gradient яагаад зөөлхөн гоё харагддаг шалтгаан нь та хүнд тайлбарлая. Гэхдээ хоёр төрөл хуваасан байгаа. За миний хувьд гэсэн энэ хичээлийг багш нараас сурсан. За тэр яг сурсан зүйлээ л та хүнд зааж өгч байгаа. Тэгээд хоёр төрөл байгаа. Яагаад гоё харагдаж байгаа вэ гэдгийг та хүнд хэлье. За харах юм бол бодит амьдрал дээр цул өнгө гэж байхгүй гэж байгаа. Юу гэсэн үг хэрэг бид нэр одоо солонгосоор тансиг сигар гэдэг байхгүй юу? Одоо ингээд нэг бүхэл өнгө одоо улаан бол улаан, ягаан бол ягаан, цэнхэр бол цэнхэр гэдэг яаж байгаа шүү дээ. Гэхдээ бодит амьдрал дээр бол яг тэр өнгө нь тийм бүхэл өнгөөрөө байдаггүй гэж байгаа. За та хүн жишээ тайлбарлая л да. За энэ зурагнаас харах юм бол энэ чинь жирнэлийн ягаан өнгө байна, бас энэ цэнхэр өнгө байна. За гэхдээ шүү дээ бодит амьдрал дээр харах юм бол энэ жирнэлийн ягаан өнгөч бай, энэ цэнхэрч бай. Одоо ингээд нөгөө highlight буюу нэг light байгаа байхгүй юу? Одоо гэрэл сүдэр байгаа гэсэн үг. Энэ цаасыг ч гэсэн ингээд харах юм бол энэ хэсэгт илүү цагаан цаашлах юм бол жоо ингээд сүдэртэй бавс одоо кремжаг shadow байгаа гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр бидний ингээд ямар ч өнгийг ямар ч ингээд зүйлийг харахад болохоор одоо light гэрэл сүдэр ингээд хосолж иж shadow бас сүдэр ингээд гарч байж тэр ингээд
өнгө гоё илүү гоё харагдаад байгаа байхгүй. Тийм учраас бүхэл өнгөн дээр ер нь гэрэл сүүдэр гоё байж илүү гоё зөөлхөн гоё үзэсгэлэнтэй гоё харагдаад байгаа. Тэгэхээр тэр чинь гэрэл сүүдэр чинь нийлэхээр юу зөөлхөн өнгө мөн уусж байгаа бас градиентийн нэг хэлбэр гэсэн үг байхгүй юу. За нэгд нь болохоор юм байна. За хоёрд нь гэвэл болохоор нэр байдаггүй байгаа градиентэд. За харах юм бол бүгдээрээ энэ өнгнөөс харъя л да. За энэ харах юм бол энэ болохоор өнгө болохоор нэртэй байхгүй энэ гурван өнгө light blue, за dark blue гэдэг cyan гэдэг бүгд өөр ингэсэн нэртэй байгаа. За гэхдээ gradation өнгө маань болохоор за харах юм бол за одоо энэ өнгөний одоо өнгөнийх нь код нь болохоор энэ заяа. Гэхдээ энэ өнгөний код нь энэ. Гэхдээ энэ хоёрын нийлбэрт болохоор өнгө өгөх боломжгүй. Яг хүн болгон өөр ингэсэн өнгөний нэршлиг өгж болно доо. Гэхдээ gradation өнгөд за ийм өнгө шүү гэд хэлж болно. Гэхдээ нөгөө хүн яг ямар өнгө юм бол гэдгийг одоо мэдгүй гэсэн үг. Тэгэхээр нэр нь байдаггүй байгаа. За та дизайнда өнгийг гоё ашиглаж зөв сонгож, за gradient өнгийг ч гэсэн зөв ашиглаж чадах юм бол өнөөр Merog IG буюумнда. Тэгвэл үргэлжлүүлээ Photoshop дээр хэрхэн gradient өнгийг хийж ашиглаад байгаа юм бэ? Хэдэн аргууд байгаа? Тэр аргуудаас та бүхэндээ зааж өгье. За Photoshop дээрээс харах юм бол энэ чинь хоёр gradient хийсэн байна. За энийг гэтээ яаж хийсэн бэ гэхээр саяны gradient өнгийг шууд ингээд сонгож байгаад шууд ингээд татчихаагүй. За харах юм бол за энэ чинь болохоор ийм цэнхэр өнгө байгаа байхгүй ингээд зүгээр ийм rectangle-аар ийм цэнхэр өнгө ингээ хийцэн байгаа. Гэтэ ер нь яаж gradient-ийг ашиглах зүгээрээ вэхээр за энэ чинь болохоор rectangle-аар нэг ийм дүрс зурсан байгаа штэ. Түүний дараа болохоор Ctrl G гээд хуулчин. За хуулсны дараа өнгийн сүлгэд амархан дээр нь хоёр довшоод за тэг өнгийг нь өөрөө ийм өнгөөр сүлчий. За доор нөгөө цэнхэр өнгө маань байрлаж байгаа. Дээр нь энэ өнгө байгаа. За түүний дараа яадаг вэ гэхээр энэ чинь gradient өнгийг сонгосны дараа энэ хэсэг дээрээсээ болохоор basic доцроос голыг нь сонгох хэрэгтэй. За түүний дараа энэ эхний өнгө болохоор маск хэлж бүгдээр сурсанчлан энэ маскийг дарах юм бол энэ цагаан нь одоо амьлуулад хар нь болохоор устгагдаад юм зарчимтай шүү дээ. Энэ чинь өнгө нь болохоор шууд өөрчлөгдчихдөг. За түүний дараа gradient өнгөө зүгээр шууд зурхад болно. За та бүхэн энэ 100% байна уу гэдгээс нь шалгаарай. За ингээд зурсны дараа за ингээд өнгө маань ингээ уусалтайгаар gradation өнгө маань ингээ гоё уусалтайгаар өнгө бий болж байгаа гэсэн үг. За тэгээд үүний дараа болохоор энэ чинь байгаа энэ түгжээ байгаа шүү дээ. Энийг ингээ арилгасны дараа энэ өнгөө муу үсэг дарж агаад ингээ зөөвөрлөөд илүү ингээд яаж болно. Өнгийг нь болохоор ингээ янзаж болно. За үгүй бол зүгээр саяны энэ gradation өнгөө сонгоцсон байх үедээ энэ чинь энэ цэгийг дарж агаад хөдлөх юм бол бас ингээ gradation-ыгаа аль хавцаа хийх вэ гэдгээ хийх боломжтой. Хүмүүсийн бол бас хамгийн их ашигладаг нь болохоор за энэ дээрээс харъя. За энэ rectangle-аар ингээд зурсны дараа дээр нь болохоор mouse хоёроор энэ текстийн хавцаа дарах юм бол за одоо нөгөө layer style хэсэг гарч ирдэг. За түүний дараа энэ gradient гэдэг хэсэг байгаа. За энэ gradient гэдгийг чеклээд энэ чинээсээ болохоор дуртай ингээд одоо цаанаас өгсөн өнгө ч юм уу шууд ингээд ашиглаж болдог. За энэ аргыг болохоор ер нь бол хүмүүс маш их ашигладаг. За энэ өнгө сонгосны дараа маузаараа ингээ гарч байгаа хөдлөх юм бол за gradient өнгөө тааруулж болно. За энэ angle гэдэг дээр болохоор зүг чигийг нь болохоор энэ цагийн одоо энэ нарны тусгал хитэн цагийн зайнаас тусж байгаа үедийг ингэж тааруулж болно. За энэ чинь бас одоо иймэрхүү маягаар gradation-ыг бас хийх боломжтой байдаг. Ийм бас ийм арга байгаа. За тэгвэл Photoshop дээр gradient өнгийг хэрхэн зөв ашиглах талаар та бүхэнд арга байна. За тэрийг зааж өгье. За бүгдээрээ энэчнээс харах юм бол энэ цэнхэр өнгө байгаа шүү дээ. Гэтэ дараачийн gradient өнгийг бүгдээрээ сонгохдоо за энэ чинь харагдаж байгаа хэсэг байгаа шүү дээ. Энэ одоо энэ зураас байгаас энэ хэсэг. За энэ хэсгийн ойролцоо өнгийг бүгдээрээ ашиглах хэрэгтэй. Бүр одоо энэ чинээсээ энэ цэнхэр өнгөний аймагийн өнгийг ашиглах хэрэгтэй байхгүй юу? Өөр одоо бүр тэнсэн өөр өнгө ашиглах юм бол жоохон исаагийн буйштой исэн юм. Тийм учраас ойрхон өнгийг ашиглах хэрэгтэй. За бүгдээрээ жоохон ийшээ өнгийг сонгоё. За сонгосны дараа өмнөх арга шигээ бүгдээрээ масклаад жи үсэг дараад ингэх юм бол за харж гэнэ ингээд
жоохон уусалтай, жоохон гоё харагдана гэсэн үг. За ийм аргаар болохоор мөн ингээд gradation одоо ийм ч ун гаргаж болно, ийм ч гаргаж болно. Тэгвэл хараа бөөнөрөө энийг бүр ингээ өөр ингээ ашиглаж штэ. Зааж байгаа. Одоо нэг иймэрхүү ч юм уу? Тэгэх юм бол нэг юм сонин gradient өнгө болчин заяа. Ингээ хоорондоо уусахгүй болчих واخгүй. Ингээ яг нөгөө за хоорондоо яг юм уусахгүй байгаа юм сонин болчин. Тийм учраас энэ ойролцоо өнгнүүдийг ашиглах юм бол хараа ер нь жоохон ингээд уйлий да. Жоохон ингээд тохирохоор уус. Өөр ингээ өнгө ашиглах юм бол жоохон аюулгүй жоохон сонин gradient өнгө болчин. Хоёрт нь болохоор pastel color-ыг ашиглах арга байгаа. За энэ амарханаар тайлбарлах юм бол жоохон ингээд dark ийм gradient өнгө болж штэ. Тэрнээсээ илүүгээр штэ. За энэ өнгөө сонгосны дараагаар pastel color гэж энэ хэсгийн өнгө байгаа штэ. Одоо ийм байх юм бол жоохон юм гэгээлэг өнгийг ашиглавал илүү одоо gradient маань илүү жоохон зөөлх нь бас жоохон гоё харагдана гэсэн үг. Тэгвэл ингээд жоохон dark өнгө жоохон ингээд гүн харлуугаа явах тусмаа илүү жоохон gradient маань яг ашиглаж болно л доо. Гэхдээ нийтлэгээрээ болохоор иймэрхүү pastel color-ны холгоо зон гэгээлэг өнгийг нь ашиглах юм бол илүү гоё болдог ийм арга байгаа. За дараагийн 3 дахь арга нь болохоор за ийм бас ингэж бас gradient өнгийг ашиглаж болно. За харах юм бол gradient өнгө бас нэг санаа орж ирэхгүй үед болохоор за өнгөө хийснийхаа дараа нөгөө хэмжээний layer style руу осны дараа gradient өнгөийг өгдөө штэ. Тэгэхдээ энэ style-ийг нь болохоор angle буюу за нөгөө цагийн зүүнний хэсэг гэдэг хэсгийг нь сонгочихно. За тэгэх юм бол жоохон иймэрхүү загварлаг гараад ирж байгаас за түүний дараа болохоор энэ яг энийг нэг өөрчилж болно л доо. Иймэрхүү маягаар gradient өнгийг ашиглах юм гоё. За эннийхээ өнгийг энэ бас өөрчлөлмөр байгаа штэ. Тэгэхэд яадаг вэ гэхээр бүгдээрээ энэ чинь image хэсэг рүү ороод за image хэсэг рүү ороод энэ adjustment гэдэг хэсэг рүү орсны дараа энэ hue saturation гэдэг хэсгийг сонгож өгөхөд болох юм шинээр. За миний хувьд бол энэ сонгогдсон байна. За тэгсний дараа энэ яадаг вэ гэхээр энэ дээрээ энэ color-ны hue гэдэг нь болохоор color-ыг өшөө сөөлж болдог байхгүй юу. Тэгэх юм бол амархан ингээд энэ gradient-ийнхаа өнгийг нь ингээд солих боломжтой. Gradient өнгийг нь амархан солих боломжтой. Ийм бас нэг арга байгаа. Дараагийн арга нь болохоор ийм gradient өнгийг тийм сайтуудыг ашиглуул зүгээр. За яг гоо Pinterest ч юм уу, Behance, Dribbble, Notability тийм сайтуудаас gradient-ийнхаа ямархуу gradient-ээр яаж хүмүүс хийж яах гэдэг дизайныг хараад түүнээс reference аваад дамжуулаад түүгээрээ poster design-д ашиглаж болно. За гэхдээ gradient-ийн сайтууд байдаг байхгүй юу? За тийм сайтуудаас болохоор ямархуу gradient-ийг гаргах уу гэдгийг санаа авч болно. За харах юм бол энэ чинь gradient хаана гэдэг нэртэй сайт байгаа. За харах юм бол энэ чинь иймэрхүү gradient өнгнүүдийн санаанууд байгаа. За тэгээ бүгдээрээ ингээ дотор нь ингээд орох юм бол PNG-гэр ч юм уу эсвэл зүгээр шууд Photoshop gradient руугаа оруулах боломжтой юм сайт байгаа. За эсвэл л шүү дээ. Энэ UI gradients гэдэг сайт байгаа. За би энэ линкийг нь болохоор description хэсэгт үлдээчээ. За энэжинээс болохоор муу ялгаагүй иймэрхүү gradient-уудын санаануудыг аваад за ашиглаж болно. За энэний харах юм бол дээр нь ингээд gradient-ийн өнгөний ингээд код байгааг тав анзаарч штэ. За энэ ч үгүйс амархан штэ тий. Бүгдээр энэний байгаа gradient өнгийг дараад хуулаад за тэгээ Photoshop дээрээ нөгөө өнгө хуулдаг дээр нь тавих юм бол ашиглаж болно гэсэн үг. За мөн ялгаагүй за Adobe Color дотор болохоор ингээд өнгөнүүдийг ингээд харах боломжтой юм сайтууд байдаг. Өнгийг нь тэгээд тийм учраас эдгээр одоо ийм сайтуудыг бөөнөрөө ашиглаад за өөрийнхөө gradient-ийг ямархуу өнгө дизайнаар хийвэл болохоор байна гэдгээ ер нь ингээд хараад за тэгээ санаа авч болно гэсэн үг байгаа. Өнөөдрийн бичлэгтээ дуустал намдсан маш их баярлалаа. За миний хичээлүүд угаасаа ийм академик зүйлсүүд учраас богинохон байх ер нь хичээлийг богинохон болгоно гэдэг нь үнэхээр хэцүү байдаг. Альба нэг зүйлийг богинохон хугацаанд ярина гэдэг нь хэцүү байдаг. За миний хувьд болохоор маш олон хичээлийг үзэнгээ. За энэ хэмжээнд заачих юм бол болох юм байна да гэж үзээд та бүхэнд аль болохоор богино хийх хичээж байгаа. За тэгээд
та бүхэнд ямар тааж дизайныг хичээл бас ингээд сайн үзээд явбал нэг хэмжээнд үзэл явж явах юм бол өөрөө мэдхгүй чадвар чинь үнэхээр нэмэгдсэн байх гэж бодож байна. За гэхдээ өнөөдрийн сурсан зүйлээ за нэг удаа яг уцаараа ч юм уу ингээд л үзээд өнгөрч болно шүү дээ. Дараа нь дахиж нэг давтаж үзэхдээ яг давтаж дагаж ингэж дуурайж үзээд за тэгээд дахиж нэг үзэхдээ яг ингээд бодит нэг бүтээл болж гаргаж гэдэг ч юм уу. За тэгэх юм бол үнэхээр бэст гэсэн үг ба. За тэгэх юм бол та хүн үнэхээр чадвар чинь ингээд сайжрах байгаа. За миний хувьд бас Illustrator-ийн хичээлийг хувьдаа бэлдэж байна. За тэгээд тэр Солонгосын Roll Story гэдэг бас ютубер байдаг. За тэр ютуберийн ном байгаа Illustrator-ийн. За тэр номыг эхнээс нь дуустал YouTube дээр хичээл болгож оруулах гэсэн санаа бол байна. За тэгээ ямар ч тааш та хүн Illustrator-ыг үнэхээр сурмаар байгаад комент хэсэгт бас олон хүмүүс бас Illustrator-ыг яаж сурмаар байна гэх юм бол миний хувьд бас хичээлээ бас хурдан бэлдээд та хүн зааж штэ тий. За ямар ч тааж өнөөдөр хүртэл бичлэгтэй маань хамт байсан маш их баярлалаа. За мэддэг таньдаг нэгэндээ байвал шеэр хийж бас туслаараа зүгээр линкийг хуулаад за энэ их гоё YouTube байгаа шүү хичээлийн үзээрэй гэдэг ч юм уу. За эсвэл 10 жилийн дүүнер маань ч гэсэн хичээлийг үзэхээр бүрэн хэмжээнд сүрээс нь зааж эхэлж байгаа учраас үзэх боломжтой учраас дүүнер рүүгээ ч юм уу явуулж болно. За найзууд руугаа ч гэсэн та хүн явуулаад бас шеэрлж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Аньяу.